За яг хиймэл оюун гэж яг юу юм бэ? Бодит оюуныг машины аргаар үүсгэсэн програм байдаг. Энгийн програмаас юугаар ялгаатай вэ гэхээр сурах чадвартай. Наад цөмийн зэвсэг гэж ярьж байгаа зүйл чинь хиймэл оюунтай харьцуулах юм бол хажууд нь бол ерөөсөө цөмийн зэвсэг зүгээр чавх зэвсэг болчихлоо шүү. Хиймэл оюун ухаан бол тухайн хүний оюун ухааныг удирдах боломж бас байгаад байгаа байхгүй. Зөв ашиглах юм бол одоо юу гэх юм бидний хөдөлмөрийн бүтээмжээ хэд дахин өсгөх боломж бид нарт байгаа. 19-р зуун бол техник технологийн 90 байсан, техник технологийн 100 байсан. За энэ 19-р зуун гэдэг чинь ерөөсөө техникийн сайн эзэмшиж чадна. Тэр илүү манлайлж ирсэн. Тэгэл яг 20-р зуун бол ер нь техник технологи дээцэгтэй тулаад ингээ байж идэл чинь 20-р зууны төгсгөлөөр чинь компьютерийн мэдээллийн 90 зуунд хүрээд ирсэн шүү дээ. 21-р зуун чинь яг мэдээлэл технологийн 90 зуун гэдээ байж исэн чинь нано технологид бариа тавиад өгчөж байгаа. Тийм. Нано технологи одоо нэг хэдэн жил нэг барил ер нь хагас 100 жил барилдаж авах нь гэсэн чинь гибрид технологи ингээ технологиуд ч олон хөгжөөд тэгэхээр одоо бүр хиймэл оюун дээр хүрээд ирлээ. Энэ бүр цаашаа хөгжлөгдвөл бүр айхтар юм дээр том шинжлэгдэж явах нь шүү дээ. Хиймэл оюухны хөгжил бол одоо дөнгөж гараан дээр байгаа. Тийм. Хиймэл оюухан эхний шатн дээр байгаа ч гэсэн маш чадвартай ажиллаж байгаа гэсэн. Цаашаа хөгжих юм бол бүр илүү том, илүү дэвшилттэй одоо янз бүрийн технологиуд бол гарч ирэх юм бол 3 сая 500 мянгуула сайхан ашиглаад сайхан хэрэглэх боломж байгаа юу? Нэг хүн өөрийнхөө ажлын бүтээмжийг 100 дахин нэмэх боломжтой тийм. Тэгэхээр юу гэдгийг бид нар чинь 3 сая хүнтэй тийм. 3 сая хүнтэй. Тэнгүүд нэг хүн өөрийгөө 100 дахин хөвлөх чадвартай бол бид нар 300 сая хүн хамттай Америк улс шиг хүчтэй улс дэлхийд болох боломж байна гэж үзэж байгаа. Бид нар 13 дугаар зуунд одоо хамгийн сүүлийн үеийн ажиллажсэн шиг яг бид нэр шинэ гарсан технологи болгон их буу тий гар буу ч юм уу тий дараагийн зэвсгүүдийг бүгдийг яг ижлэгийн эзэмшижсэн бол бид нар дэлхийн талаа эзэлсэн хэвээрэл байх байсан болоо гэж боддог байхгүй бид нар төрөлхийн нүүдэлч хүмүүс гэхээр шинэ юмыг маш хурцтай сурдаг гэсэн. Тэгэхээр энэ шинэ технологи бол өдөр тутам шинэ байдаг гэсэн. Тэгэхээр энэ шинэ технологиуд дээр хэн одоо хамгийн урдан сурах вэ? Бид нар л сурна гэсэн. Гарсан бол телевизээр математикийн 1-ийг онлог хиймэл явах нээж байгаа байхгүй. Тэгэхээр бол маш хүчтэй зэвсэг гэсэн.